Та ер нь хизээ нэгэн цагт ямар нэгэн эмийг эмчийн зөвлөгөөгүйгээр дур мэдэн хэрэглэж байсан уу? Эм эмнэлгийн хэрэгслийн статистик үзүүлэлтээс үзэхэд эмийн гаж нөлөөний тохиолдол 2024 онд өмнөх оныхоос 1.3 дахин ихссэн байна. Сүүлийн үед олон танил хүмүүс, зарим нэмж эмнэлгийн мэргэжилтнүүд сошиал орчин, нийгмийн сүлжээгээр эмийн бэлтгэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний талаар ихээхэн сурчлах боллоо. За энэ нь эрүүл мэндэд асуудал тулгарч зөвхөн шаналгаа идэрч байгаа хүмүүст тухайн бүтээгдэхүүнээр өөрийгөө эмчлэх сэтлэг төрүүлэн эмийн гаж нөлөөний тохиолдлыг нэмэгдүүлж эмийн зохисгүй хэрэглээнд хүрэх нэг гол шалтгаан болж байна. Яагаад эмийн бэлтгэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэж болохгүй вэ? За аливаа эмийн бэлтгэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд өвчтөний эрүүл мэндэд ашигтай үр нөлөө үзүүлдэг, зөвхөн шаналгаас нь салгаж эмчилдэг биологи идэвх бодисууд агуулгадж байдаг. Тухайн бэлтгэлийг хэрэглэхэд уг бодисууд нь бид орсныхаа дараа цусан чимэгдэж бүх үеэр тархан тодорхой байд үйлчлэн үйлдэлээ үзүүлдэг. Гэвч эмийн бодисын үйлчилж буй байна нэг газар биш олон газар байрлаж байдаг учраас эмийн бодис нь олон байд зэрэг үйлчилснээр эмчилгээний үйлдэлээс гадна олон эргэтэн системийн зүгээс янз бүрийн гаж нөлөө илрэх боломжтой байдаг. Тухайн эмийн зүг судасны систем эмчилгээний үйлдэл үзүүлэхэд харин амьсгалын системийн зүгээс гаж нөлөө илэрч болно гэсэн үг юм. Хэрвээ амьсгалын системийн хавсарсан эмэгтэй өвчтөн байвал илэрч буй гаж нөлөө нь тухайн эмгийг сэдрийн гүнзгийрүүлж өвчтөний эрүүл мэнд 8 наснд хохирол учруулж болно. Бидний хамгийн их өөрсдөө дур мэдэж хэрэглэдэг өвдөл намдаа хэмээр төлөөлүүлж авч үзье. Аспирин, аналгин, цитрамон, ибупрофен, индамитацин, напроксен, диклофенак зэрэг олон эмийг бид өргөн хэрэглэдэг. Эдгээр эмийн өвдөл намдаах үйлдэл нь тодорхой байд үйлчлснээр нөхцөлддөг. Гэвч эдгээр эмийн үйлчлдэг байна мөн ходоодыг хамгаалдаг бодисын үүсэлтэнд оролцож байдаг учраас энэ бүлгийн эмийг хэрэглэхэд өвдөл намтгаас гадна ходоодны сас бүрхүүл хамгаалтгүй болж амархан гэмтдэг. Иймээс энэ бүлгийн эмүүд нь хоол босруулах замын улайлт, өрөвсөл, шархлаа, цус алдалт, цоорт үүсэх эрсдэлтэй байдаг. Хэрвээ ходоод гидсний өрөвсөл, шархлаатай хүн өвдөл намдаах эмийг дур мэдэж хэрэглэвэл дээрх эрсдэл үүсэж тухайн хүний эрүүл мэнд аймнаас хохирч болно. Эмийн бэлтгэлийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ? Аливаа хүнд ямар нэгэн зовөр, шаналгаа илэрвэл өөр хүнд ч биш зөвхөн эмчт хандах ёстой. Эмч тухайн хүнийг хүлээн аваад асуумж авч өвчний түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулдаг. Дараа нь бодит үзлэг хийж цус шээсний шинжилгээ, рентген зураг, хит тавиан шинжилгээ, компьютерийн томограф, MRI зэрэг шаардлагатай шинжилгээнүүдийг хийдэг. Ингэснээр эмч тухайн өвчтөнд зовөр шаналгаа үүсгэж буй үндсэн өвчин, магадгүй хавсарсан болон архаг суур өвчнийг илрүүлэн оншиг зүйл тавьж эмчилнэ. Эмч эмийн эмчилгээ сонгосон бол тухайн эм нь өвчтний эмнэлэг зүүн шинж тэмдэг тохирсон, хэрэглэх заар, тун хэмжээ, хэрэглэх арга, аюулгүй байдал зэргийн хувьд хамгийн оновчтой сонголт байна. Үүний дараа өвчтөн эмчийн бичсэн жорийг авч эмийн санд очиж эмээ авна. Эм олгогч нь эмчийн бичсэн эмийн талаар, ялангуяа хэрэглэх аргын талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Ингээд эмчийн бичиж өгсөн хамгийн оновчтой эмийг эм олгогчийн тайлбарын дагуу өвчтөн зөв хэрэглэх ёстой. Иймээс л эмийн зохистой хэрэглээний хамгийн чухал зүйл бол аливаа хүнд эрүүл мэндийн асуудал тулгарвал зөвхөн эмчт хандах явдал юм. Эмчийн бичсэн эмийн эмчилгээ нь тухайн өвчтөнд хамгийн оновчтой бөгөөд хамгийн эрсдэлгүй сонголт байдаг. Эм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэвэл хор болох эрсдэлтэй. Эмийг зөв хэрэглүүл танд тусуулна. Буруу хэрэглүүл таны биед хор хөнөөлөгчүүлнэ. Таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал тулгарвал Өөр хүнд ч биш зөвхөн эмчит хандаарай. Эмч таныг эмийн эрсдлээс хамгаална. Эмчийн бичсэн эмийн эмчилгээл хамгийн оновчтой, эрсдэлгүй байдаг. Өөрийгөө эмийн эрсдлээс хамгаалахын тулд эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглээрэй. энийг эмчийн заавраар Зөв зохистой Хэрэглэж хөвчцгээе.